Тэр нэг өдөр манай хотод маш их бороо орлоо. Тэгтэл усны түвшин дээшилж үер боллоо. Аврагч Мазаалаа бид хоёр бусдад тусламж үзүүлэхээр өндөрлөг газар зогсож байв. Тэрийг хараач, тэнд нэг нохой хөвж явна. Тийм байна. Нохойд одоохон туслая. Бяцхан нохой минь тисээрээ бид одоохон чамайг аварлаа. Бид бяцхан нохойг үерийн аюулаас аварч чадлаа. Түүнийг сониучхан гэж нэрлэв. Үүнээс хойш бид хоёр үнэнч найзууд болсон юм. Сониуч хаан, энэ бол чиний үүр. Үерийн аюул хоромхон зур бий болдгийг бид мэдэж авлаа. Ингээд аврагч Мазаалаа юу хийх ёстойг хэлж өгөв. Хэрв үер болвол өндөрлөг газар нэн даруй оч. Үерийн усыг гаталж болохгүй шүү. Заавал хүлээх хэрэгтэй. Үерийн аюулаас урдчлан сэргийлэхийн тулд үерт өртөмтгий газар гэр байшингаа барьж болохгүй шүү.